За сайн байцгаана уу? Хүмүүс маш их засалж гэх юм уу, энергийн цэвэрлэгээ засал яаж сайжрах уу, одоо нөхцөл байдлаас яаж гарах уу гэх мэтчлэн маш их асуултуудыг ирүүлдэг. Би ч гэсэн одоо яг тийм надад өөр ч гэсэн одоо юу гэх юм заслын хэрэгцээч гэх юм уу, энерги цэвэрлэгээ ингээд нэг тийм сайхан уужуу амар амгалан болох шаардлага болоосаа байдаг. Тэгэхээр энэ удаагийн подкастаараа хамтдаа энерги цэвэрлэгээ, эрчмийн засал хийж үзье гэж бодож байна. Тэгээд бид нэр юу хийх вэ гэхээр маш амархан энерги засал, эрчим цэвэрлэгээг тийм холоос хайх бас шаардлагагүй. Бид нар одоо нөө үгийн шид ашиглаж өөртөө засал хий. Тэгээд энэ удаа гэх болохоор нэлээд тийм сэтгэл зүрхтэй холбоотой уйтгар гуниг арилгах ийм заслыг бол хамтдаа бол хийя. За баг зэрэг оршил мэдээлэл өгөхөд одоо ингээл юу ядаг штэ. Боддын шашин одоо сүүлд бас шижлэг ухаанаарч тэр ярьж ин дэлхийн үүтгэл биш дэлхийг нэ оршихуйн хамгийн анхдагч аваа бол ом аваа юм аа гэж тэгдэг тий. Тэрэн шиг монголчуудын одоо Монголын түүх бол маш агуу дэлхийд бол гайхагддаг шүү дээ. Тэгэхээр тэр агуу хүмүүсийн өг монголчуудын одоо яаж жоохон сүртэй хэлэх гээд байна. Яаж байлдан дагуулт хийж исэн тэр арга ухаанаас өвлөгдөж ирсэн үгийг одоо юу хэмтэй олон дахин хэлэх тухайн оршихуйн одоо нар сар огторгүй юм дуу чимээ бол гарч байгаа шүү дээ. Дууг зүйл гэж юусоо байхгүй. Бүгд хамгийн анхдагч одоо үүсгэр бол дуу аваа гэж үздэг. Тэгэхээр хамгийн анхны тэр дуу авааг бид нар хэлэхэд бидний нөө анхдагч мөн чанар болох хайр, за ариун тийм зүрх сэтгэл, үнэн гэдэг зүйл рүү ойртоход бидний одоо энэ сүүдэртэй талууд маань устдах боломжтой. Тэгэхээр бид нар хамгийн анхны тэр оршихуйн үүтгэл үг, амьтаа шидтэй үгийг хэлж өөртөө засал хийх ер нь бүрэн боломжтой юм байлээ. Тэгэхээр за би ойрт бас ер нь яг байнга тогтмол бол хэлдэг. Гэхдээ яг энэ удаагийн үгийг бол ойрт бол хэлэг юм байна. За кав гэдэг үгийг нэг 5-6 үгийг бол хамтдаа хэлнэ. За кав гэдэг үг маань хайр гэдэг үгийн одоо бас язгуур гэхдээ бас өөр маш олон ямар үгтэй хоршиж орж байгаагаас одоо амин чанар гэх юм уу, цаад чанарууд нь бол өөрчлөгддөг. За энэ янгийн сувг бол нэгддэг. Кав гэдэг үгийг хэлэхээр бас их нэг галтай үг байгаа. Гал гэдэг үг, гал, хайр гэдэг үгийн язгуур үгнүүдийн нэг нь бол кав байгаа. За жүй. Тэгээ жүй гэдэг үг маань зүрх гэдэг үгийн бас язгуур байж болно. За жүй гэдэг маань нарны цөм, нарны цацрагтай холбогддог. Одоо жүй гэхэд одоо нарнаас гардаг аваа их шиг жүй гэдэг үгээр ингээ холбоос үүсгдэг гэсэн үг. За тэгээд зүрхний хас идэвчдэг, зүрхэн хүрд тэтгэгддэг гэсэн үг. Бидний одоо энэ зүрх жүй гэдэг үгээр сэрэгдэг, хүчждэг гэсэн үг. За ир гэдэг үгийг хэлэхдээ игэм хүзүүний одоо хонхорхоо ясан дээр төвлөрнөө. Одоо яг энэмгээр бол ир гэдэг үг нь холбоос үүсгдэг гэх юм уу. За ир гэдэг маань бас маш олон агуу утгатай. За энэ бол ангараг гаригтай холбогддог. За тэгээд домог, туйлс энтертэй бол ир гэдэг үг маань маш агуу үгийн тоонд бол ордог юм байлээ. За тэгээд кав жүй ир гэж тусдаа бас хэлнэ. Тэгээд кав гэдгийг
маш олон одоо энэ бол бөөнөрөл цогл хэлнэ л гэсэн үг. За хэлж үзье те. За 1 2-ын сайхан хөлөө газарт 2 хөлөө газарт бүтэн гიშгээд суухан суугаад босхон босоод нуруу цэх cow гэдэг үгийг хэлье. Cow нүдэн анж болно. Дагаад хэлээрээ зүрхнийхээ угаас хэлээрээ чин сэтгэлээсээ cow За cow гэж хэлэхэд тархины амигдала тархи идэвчдэг энэ сэтгэл хөдлөлийг бол удирдах юм тархи байгаа. За тэгээд маш cow гэдэг үгээр маш гүнзгий холбоосуудыг бол үүсгэж болдог. Гэтэ энэ удаа зөвхөн энэ бие дээр л заслал хий. За жүй зүрхний хас зүрхийг идэвхжүүлдэг. Зүрхэнд байгаа буглаас шарах гэмтэл, гомдол, цөхрөл, уйтар гуниг юу гэдгийг тэр бүгдийг жүй гэдэг үгээр эрчмийн засал хамтдаа хий. За дагаад хэлээрээ жүй За одоо эндээс ингээд цэвэрлэгээ явж байгаа нь мэдээд ханиалгаж байна. За ахад нэг жүй. За бас сайхан болсон бахаа гэж бодож байна. За одоо ир. Игэмдэрээ төвлөрөөд хүзүүнийхээ хонхоргоогоор хонхорхоо дээр төвлөрөөрэй. Энэ нь таны одоо амин одоо зүрхний гал би эргэтэн систем сүнсийг одоо бадраана гэж төсөөлөөрэй. За ир гэдэг нь бас эрэмгий, дайчин, хүчтэй, чадaltaй байхыг бас бэлэгдэх гэхээсээ илүү шууд тэр утгаараа өсөвдөг шүү. Энэ тийм бэлэгдлийн шин чанартай гэхээсээ илүү шууд утгаараа хүчжүүлдэг ир. За маш сайхан хүч орж байна. За бүр их хүчтэй байх юм бол та нар маань ингэж бас гараа ингмээр ингээ архирмаар бас санаатыг бас үүсэхгүй. За дараагийн үг маань хоёр сая хэлдэг cow, жүй, ир. За одоо энэ гурван үгийг нийлүүлээд хэлье. Энэ маань маш том хүрдний сүнсний цэвэрлэгээ засал болно гэж Гүнбат дотроос итгэхээрээ угаасаа тийм цэвэрлэгээ засал том бол маш том орон зайдтай холбогдож байгаа амьтаа үгс байгаа шүү. За cow, жүй, ир. 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 За ингээ хэлэхэд тэг цаанаасаа ингээд тийм сүр бадармаар чив шиг хүч ороод ингээ шууд ингээ нороо тэнийгэл явчихж байна.
бүр ингээ хоолойны цаараа хүртэл ингээ сая одоо цараатай болцсон байгаа нь одоо бичлэгний цаанаас та хэд манаас сонсож байгаа хаа гэж мэдэрч байгаа ах гэж бодож байна. За Каужу ир гэдэг маань юу нь бол үнэн хажир үннийг задлсан үг байгаа. Цаад амин чанарын одоо задрага одоо маш олон чанартай үг л байгаа юм л та. Кодлсон үг гэх юм уу? Каужу ирийг ингээд багцлцсан хажир гэсэн үг болчихж байгаа. Хажир гэдэг маань үнэн. Дайрын дэд үнэн гэх юм уу? За чин гэдэг үгийг хэлье. Чин гэдэг үгийг хэлэхэд таны амин гал сэргэн. За уйтгар гуниг арилна, бүх өвчин эдгэрэн, махан бие бүх махан бие бол эдгэнэ гэдэг юм. За та нар маань бас гайхчих магадгүй. Яагаад ингэж чин гэдэг үгийг хэлэхэд ингэж юм. Чин гэдэг маань чин үнэн гэдэг үгийн өгтэй их хамааралтай холбоотой гэсэн. Одоо бид нар хорвоо ертөнцид үнэн гэж зүйл байдаг. Одоо үнэн гэдэг зүйл байхгүй штэ гэдэг тийм зүйл яригддаг л та. Үнэн гэж хаана байна? Үнэн гэж байдаг бол мэдрүүлээж харуулаач. Ойлоо яг шүлэн бүлтэн дэр байдаг те. Гэхдээ бодоод үзтээ. 1000 наслцсан юм махан бодтой одоо махан биеэр явж байгаа хүн байна уу? 4 улирлыг 8 улирал одоо юу гэдэг нь 7 улирал 6 улирал болгоод 365 хоногийг 450 хоног болгоё ч гэдэг юм уу. Ийм одоо ийм эмх замраг үзүүл хорвоо ертөнц дэлхийн ертөнцид оршиход хаана тийм зүйл байна? Нар манддгаараа мандаж сар гардгаараа гарч шөнийн 1 шөнийн 15 гэл яг л бүтэн сар гардаг өдрөө бүтэн сараа гарч л байна. Бороо орох цагтаа бороо орж л байна. Яг бидний нөгөө нэг бороотой үйл ажиллагаанаас болоод одоо хормос залуус гэдэг юм уу ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаа нь үнэн. Бидний бороотой үйлдэлээс болж өөрчлөж байгаа нь. Гэхдээ байгаль их оршихуй ертөнц хийх ёстой одоо зүйлийг хийгээд явж байгаа. Яг цаг, минут, өнцөг, градус алдалгүйгээр явж байгаа. Энэ үнэн биш гэж юу? Тэгэхээр бидний энэ мах бод бүгд одоо үннээс бүтсэн. Үнэн зүйлээс бүтсэн. Үнэн оршихугаас бүтсэн. Тэгвэл их үүтгэл их маань үнэн байхад бид нар үнэн гэж хэлэхэд тэр зүйл маань худал хормог зүйлүүд маань шатаж алга болж дуусдаг байх нэ. Тэгэхээр чин гэдэг үгийг хэлэхэд бидний бид нар чин үннээс ариун нандин зүйл одоо хийж хэлэхээс жоохон сонин сонсгодод багш байна. Үнэн зүйлээс бүтсэн. Ходол гэвэл бид нар ингээд 1000 наслан эсвэл ингээд нэм тогтмол ингээд бид нар ингээд настай байна, үүлтэй байна, тодорхой хэмжээний юм зарцуулах энергитэй байна. 2 ходоодтай биш байна. 2 3 тархитай биш байна. 2 нүдтэй байна. Гинт өөр тийм зүйлүүд ерөөсөй байхгүй байгаа зү тэ ингээнээр бодоход. Тэгэхээр чин гэдэг үгийг хэлэхэд бидний бүх махан бие сэрэгдэг, сүнс маань астг амин гал маань ингэ сэрэгдэг. Яагаад тэгэхээр бидний чин үннээс бүтсэн учраас чин сэтгэлээрээ чин үннээрээ байхад бид нар бадарна манна гэдэг юм байна. Одоо би бас одоо багшлах заах хэрэг байхгүй учраас шууд ингэдэг тэгдэг гэж хэлж бас чадахгүй. Мэдэрсэн зүйлээсээ та бүхэнтэйгээ хуваалцчааг маань ойлгоорой. За мэдэрсэн болон одоо эрдмийн өргөө багш нараасаа суралцсан зүйлээсээ хуваалцаж дэлгэрүүлэх гэсэн чин ирмэлзэл болон бас өөртөө засал хийнгээ бусдад бас давхар нэг хүн ч гэсэн юм давхар мэдлэг эрдэм засал хийчихвэл бас аштай юу даа л гэж бодож байна. За чин гэдэг үг хэлцээ. За тэг сайхан гүнзгий амьсгал авъя. Аваад гаргая. чин за дагаад хэлнэ шүү. чин За
За одоо чуу гэдэг үгийг хэлцгээ. За чуу гэдэг үгийг хэлэхэд готрал, сэтгэлийн готрал арилдаг. За бөөрөнд одоо наалтсан юм за хар муу эрчим. За ер нь л энийг яг тэрэн болон зан гэж нэрлэдэг юм билээ. Тэдгээр хар муу эрчим чуу гэдэг үгийг хэлэхэд арилах нь нэг гэсэндээ үнэн үгэнд муу хар сүрэг эрчим задардаг гэх юм уу. За тэгэхээр маш хүчтэй үг байх нь. За тэгээд хамтдаа хэлье. Чо 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 бас дотроо төсөөлөөрөө өөрөөсөө хар буу саарл эрчмийг гаргаж задалж өөрөө ийм гэрэл ариун цагаан ийм шар гэрэл болж ийн нар 7 хүрд маань нар зөв эргэж байна гэж төсөөл бодлын хүч төсөөлөл ашиглан тэр төсөөл биш шүү. Бодлын хүч ашиглан өөрийнхөө хармоо эрчмийг хамтдаа одоо босдгоё. Өөрийнхөө юм цагаан гэрэл, шар алтан гэрэлээр төсөөлж өөрөөсөө гал цацруулан өөрөөтөө байгаа сэв буртаг хармоо эрчмийг хамтдаа засъя. За чо 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 чо. За одоо болохоор зэрэг хажир гэдэг үгийг хамтдаа хэлцгээе. За хажир гэдэг үгийг хэлэхэд бас адилхан бөөрөнд ер нь л готрал гуниг гомдол бол бөөрийг их өвтгдөг. Бөөрөнд бас их наалцдаг гэх юм уу, ийм сөрөг мэдээлэл, сөрөг эрчмүүд. Тэгэхээр хажир гэдэг үгийг хэлэхэд таны сэтгэлийн готрол гуниг арилах нэ. Бөөрд наалцсан одоо хармоо эрчим бас арилах нь. За хажир 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 хажир. За маш сайхан болж байгаа нь надад л мэдрэгдэж байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ ямар амтай үгийг үзлээвэ гэхээр кау жуй ир. За тэгээд чин чуу хажир гэж 6 юм байна. За кау жуй ир маань хажир гэдэгтэй бол хажирын маань дэлгэрүүлсэн гүн гүнзгий утга агуулгатай амтай үг байгаа. За миний бас дуртай үгнүүдийн маань нэг нь аянга гэдэг үг байгаа. За аянга гэж хэлэхэд бас маш том одоо засал болдог. Аянга, хайр, солонго. Тэгээд аянга, хайр, солонго, гал. За эхний ээлжийн эдгээр үгсийг хэлэхэд бол бид нар л эрчмээ бол сайхан засчихна. Давнуулаад бас их том орон зай холбоосыг бол үүсгэх боломжтой байдаг. Маш их ухаарлыг бас авдаг. Эдгээр үгсийн цаад чанар руу холбоосоо үүсгэж чадсан бол та бас уйлж, уйсах, уйрах, ухаарах ийм төлөвт бол шилждэг. За тэгээд сүүлийн үгийг хэдүүлээ. Гал, хайр, аянга гэдэг үгээр төгсгий те. За энэ бол маш том хүчтэй үг шүү. Үгийг үл тоож болохгүй. Үг бол маш амтай шийдтэй хүчтэй. Үгээр хүнийг амьдралч болдог. Бас нэг сөрөг үг нь ячж болдог гэдэг үг байдаг те. Тэрнтэй адилхан хэдүүлээ.
энэ 7 хүрднийхээ эрчим заслыг хэдэн үгээр амьлуулад сэргийчгэд яах вэ тийм ээ? За гал за гал гэж хэлээ. Гэтэ гал гэдэг үгийг дангаар нь хэлэхээсээ илүүтэй саяын үгнүүдтэйгээ ингэж бас хоршиж хэлүүлэх зүгээр. Тэгэхгүй бол бас бүх галаа нэг дор ингэж за бас аян шатаач чухал ахлаа ихтэй. Нөгөө галаа, усаа энэ 5 махбодоо бас тэнцвэржүүлэх маш их хэрэгтэй. Аль нэг махбод нь ингээд аривдчихвал бусад махбодд ингээд дундардаг. Тиймээс тэнцвэртэй, баланстай бас бүх амин бүх махбодыг агуулсан үгнүүдийг бол хэлхэн зүйтэй. За гал За галыг бол ингэж дуусгая. За хайр. За хайр бол хязгааргүй. Тийм учраас хайрыг бол хизээ одоо юу гэх юм хідэн ч удаач гэдэг юм уу тий. Хайранд бол тооны хязгаар байхгүй. Бүх махбод, бүх орчлон ертөнд, зогтойгүй ертөнд бүгдийг агуулсан аваа үг байгаа. За ингэ шиг манайхан 7 хүрдээ доороос нэгсүүлээд арцаг ярал бас ихсүүлээд орой хүртэлхээ. Ер нь бүх биеэл бодъё төсөөлье. Бүх бие дотроос нь ажиглаад хайр гэдэг үгээр өөрийгөө солонгон 7 өнгө болж гэрэлтэж гийж байна гэж төсөөлөнгөө хайр гэдэг үгийг хэлээ шүү. Энийг дотроос чанга чин зүрхнээс угаасаа хэлээ. Хайр За эд эс ширхэг бүрээ өөрийгөө хөлийн одоо хөлнөөс толгойн орой хүртэл бүх зүйлээ бүх туулалтаа өнгөрснөө бүгдийг нь чин зүрхнээсээ хайрлаж өөрийгөө бүтнээр нь хайрлаж хайр гэдэг үгийг хэлээ. Хайр За маш сайхан нэг тийм сайхан сэтгэл онгойж ин зүрхний хэм бас их тогтворчиж байна. За одоо хамгийн төгсгөлийн үг болох аянга. За аянга гэдэг маань хар мууг дардаг маш хүчтэй үг байгаа. За тэгээд түүхэн их сурвалжид хэлдэг аянгийн ташуур атил гэл тэнгэрийн хүү гэл маш аянгаар хаадыг бол одоо хаадыг бол хилдэг. Тэр маань хорвоо ертөнцийн жамыг таниулах, тэгшитгэх, засах, жаяглах одоо ийм маш том өөрийнхөө хариуцлагатай ийм одоо өвгтэй холбоотой үгийг хамтдаа хэлье. Аян гэж хэлэхэд бол бидний 7 хүрд засагдах битгий хэл маш том хүчийг авах боломжтой байна. За тэгээд аянга гэдэг үгээр өөртөө хүчийг бол авъя. Аянгийн хүчийг авъя. Аянга бол галыг одоо үүтгэгч гэж үздэг юм бэлээ. Тэгэхээр галны цаад одоо хайрын цаад чанар бол гал дандаа ингэж шатаж ингэж бусдыг дулаацуулж ивэдэг галын үүтгэгч нь аянга. Тэгэхээр ч надаа үүтгэгчийн үүтгэгч, хайрын үүтгэгчийн үүтгэгч рүү бид нар ингэ холбогдох гэж байна. За сайхан гүнзгий амьсгал аваарай. Цээжээ сайхан тэнээлгээд агуу их эрчим энергийг
Авж гин. Төсөөлөх биш үнэхээр шууд авж гин. За аянга 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 аянга. За ханиалгал сайн ханиалгах, хэрхрэх, гиз дүүрэх, унгах одоо юу гэдгийг хийгээ гарах гэх мэт энэ болгонд бидний судлууд бол нээгдэж бүглэж багларсан зүйлс маань ингэж зад татаж байгаа гэсэн үг. За дахиад хэлмээр байлаа. Гэхдээ та нар маань за дахиад хэлье. За аянга 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 аянга. За та нар маань хэрвээ сонирхож байвал сонсдог бясалгал байдлаар нэмэлтээр одоо YouTube дээр дахиад сонсдог бясалгалын ийм бичлэг хийж болно. Тэгээд комент хэсэгт бичээрэй. Тэгээ гэвэл хийхэд ямар ч асуудалгүй. За энэ удаагийн бичлэг маань өөр ингээ өндөрлөж байна. Маш сайхан эрчим нэрийг хүч гал хайр аянга авсан байхаа гэж найдаж байна. Би бол маш сайхан сэргээд авлаа. Тэгээд та нар маань сэтгэлдээ хуваалцаарай. Баярлалаа. Талархлаа.